юм болж гинэ оноо. Бараг болчтой. Ингээд орчвол ямар. Өө, ёстой хөрхөн харагдчихэв. болж чинь. Манайхын хэд бэлэн болж байгаа юм уу? Өө, шүүгчд, манай оролцогчд, тайз, гэрэл техник, уран бүтээлчд бүгдээрээ бэлэн болсон. Зөвхөн битэрийг хүлээж байна. За тэгвэл орох уу? За орё. Өнөөдрийг бас шинэ агуулснуудаа шүүгчд үзэгчдтэйгээ уулзуулъя тий. За тийм. За амжилт. Би эцэг олон улсын их сургуулийн театр урлагийн сургуулийн жүжиглэх төвдөр курсын оюутан ям дөржин амин зүйл байна. Би төбий орнод төбий театрчилсан шоунд Чингис зайтны товын 100-аас журт өдрүүд романы 8-ны их атрибутыг сонгож авсан байгаа. Миний яг мөрөөдлийн дурлал Ромео Жюльет. Би яг хүний амьдралыг хүнээр дамжуулж хүнд хүрэхийг зорно. Тэд олзны хүмүүст аимшигтай эрүү шүүлт тулган толгойг нь тэмээний нойтын ширээр тасар таталтан ширлэж оюун санааг нь хөнөөнө. Манкурт бол ураг төрөл байтугай өөрийгөө хэн болохыг үл мэднэ. Хүүхэд нас эцэгийнхээ ч ор тас мартсан Манкурт бол эзэндээ орь нохомынд үнэнч зүтгэх нь даанч өрөвдөм. Хөөрхий 8-ны их Манкурт боолволсон хүүдээ өнгөрснийг сануулах гэвч оюун ухаан үгүй болсон хүү яахан мэдэх вүлээ. Арга ядахта өчүүхэн жаахан байхад нь бүүвэлэн аялдаг байсан өлгийн дууга дуулгахад хүүгийнх нь нар салхинд идүүлж тасгарлсан царайд бүлээн шинж цухас илрээд оргүй алга боллоо. Оюун ухаан сэтгэл зүрхэн дэх үнэт зүйл нь хэдийнэ арчигдан арилжээ. Надад хэлэхдээ улаан эрхээс нэг их холгүй л гэсэн юм да. Улаан наваар 2 өдөр иргэлтлээ. Гайвуулж Жон нартай таарлах үедээ энэ хавьд Манкурт бол гэх малчин залуудад таарлсан гэж худалдаач надад хэлсэн юм да. Манкурт бол гэж дайнд олслогдсон эрсийн үсийг хусаж
толгоонд нь тэмээний нойтон шир углаж хатаагаад үсийн дотгош нь ургуулж ухаан оюун санааг нь нэг мөр байхгүй болгодог гэсэн. Тэр манкурт боолын гаднах төрх миний хүүгийнхтэй аав адилхан байсан гэсэн. Хүний газар нутгийг булааж болно. Эд баялагын эзэмшиж болно. Амь насыг зүйтгэж болно. Ганцхан ухаан оюун санаанд нь галтна гэж байгуу та. Тэмээ зүрэг. Хүн нь хаана вэ? Тэмээ зүргийн цаазахад нэг хүн байх ч юм. Миний хүмүүс нь Ээжийн ирлээ. Миний хөө. Жалмаа. Миний хөө. Жалмаа ээжийн ирлээ. Миний хөө ээжигээ санахгүй юм гэж. Миний хөө. Чи бол 8-ны аймгийн хүү. Чиний эцгийг Донон бай гэдэг. Тэр чамайг жаахан байхад чинь ном сумаар харваш тоглохыг заасан. Миний хүү. Жалмаа. Ээжийн толгойг нь үз. Жалмаа. Чи бол 8-ны аймгийн хүү. Чиний эцгийг чинь Донон бай гэдэг. Та
20-р зуунд одоо зөвхөн толгойд улсад энэ бичигдсэн захлааш бид энийг уншиж байгаа. Би яг чам шиг энэ үг сэтгэл дотроо төсөөлж ирсэн. Яг миний төсөөлж ирсэн үг чи гараад ирсэн. Магадгүй нэг ямар гоё хүү тэгээд их гоё хэсгийг сонгож авсан байна. Энэ зүйлстэй юу дуух вэ гэдэг хоёр мэдчих. Энэ бол сайн. Яаж дуух вэ гэдэг олсон байна. Энэ бол сайн. Юу таар тусах гэж дүүрэн байна. Сэтгэл дүүрэн дараагийн шин харнаа. Дараагийн шин биелүү юм үү? Амжилтсан. Манкуртын хөрөөр би яг нэг бич батпараа оюун ухаанаа сэтгэл санаагаа бат хүлээхэд ихтэй биш. Санагдсан учраас манкуртыг ийм байдлаар хатахгүй болох гэж боддог. Тэгээд энэ хамаатай энэ Чингис Айтмат Чингис гэж Монгол танилтай гэж өөрийгөө хэлсэн бас зарлцсан яруу найрагчдээ яруу найрагч мөн зохиолч хамгийн гоё үгийн номын зүрх хамгийн бас одоо төв болохоор уяа нууцлаг болохоор ол мессежийг аваад хэлсэн чинь их сайн байна. Юу нэг их засаг их сургууль одоо тийм их үндэслэх бас нэр нь бүлэрх гэдэг юм бол энийг их сайхан хандлага хизээч битээ алдаасай. Тийм учраас ийм сайхан хандлага болон ийм сайхан сурагчид оюутнуудыг бий болгож байгаа юм байна. Хийж харж байна. Би бол үнээр баярлж байна. Ногоон гэрэл байжтгаас. Хоёр үгүй. Би юунд баярлж юм бэ гэдэг сонголт. Зохиолын сонголт. Иргэн хүнийхээ хувьд, журам бүтээлч хүнийхээ хувьд ч хүн ийм эмзэглэр дүүр байх ёстой болов. Өнөө цагийн бидэнд хамгийн их тулах эмзэгч шатаж тэрэнд явж энэ сэдвийг олж тэгээ энэ яг ситуацийг сонгож хийж явж байгаа чухал байхгүй. Амжилт. Би бол миний бас юмсэн. Хоёр дугаар боломжгүй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороолов. Чанар эг бид сонголт хийх та Эрен Хороолов. Эрхэм танд 2200 айлын орон сууц бүхий Эрен Хорооллыг танилцуулж байна. Эрен Хороолл нь гаднах талбай сайтай, харуул хамгаалалт камерын нэгдсэн систем, ээж бүрэн автомашины зогсоол, үйлчилгээний төвүүд, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, 120 тонны цэвэр усны нөөцийн сав, дулаан болон цэвэр усны шугамыг түнэлийн системээр шийдсэн. Улсын 3 цэцэрлэг, 2000 гаруй хүүхдийн улсын сургууль зэргийг төлөвлөсөн цогцлбор Хороолол юм. Зөвхөн танд бус, таны үр хойчод зориулан бүтээх Эрен Хороолол. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилтэт технологи Герман чанар Ультрасоник компани. Гэр бүлийн дулаан хүчин, над жаргалтай амьдралын баталгаа. Төгс халаалтын шийдэл, шүн дулаан хадгалагч. Герман чанарыг Монголд Ультрасоник компани. За сайн бацгаана уу? Намайг Эрдэнэ 2-ын Жазангор улам гэдэг. Би 3 Эрдэнэ багшийн дэд сургуулийн англи хэлний багшийн ангийн 3 дахь курсын оюутан. Миний хувьд болохоор төв орно төв шоуг маань өмнөх түрүүчийн бүх дугааруудыг үзэж байгаа. Энэ жил ингээд зариг гаргаар орохоор шийдсэн. Ингээд бол би жүжигчин болох тийм хүсэл мөрөөдөлтэй. Алгаруулч эзэн хэлийг маргааш штэ. Чи ирс үзээрэй заяа. Би мэрэгчлээ сонгосон. Гэхдээ урлаг миний зүрхэнд маш том орон зайг эзэлтэйг би мэдэрдэг. Чи чаднаа амжилт. Хамгийн хоньяасаа ичээд төлөвийнхөө уултан дотроос хөөрхөн цагаан ишиг гаргаад за миний охин энэ ишиг тусгаж аваарай. Наадах чинь манай төлөвийн төрөж байгаа юм. Миний охин ихтэн хөхүүлээ татахгүй болгож аваарай. Одохгүй цаантай тоглох гээд ихтэн гайгүй. Дахиад өгчээсэн. Ингээд би нэг хөөрхөн цагаан ишигтэй болж ийж тий. Маргааш нь аав намайг дагуулад таран ухаад ир чулуун тоглоо
байхгүй. Аав хосоо явна. Аавыгаа битгий санаарай. Аав нь босож ирэхдээ охиндоо зөндөө их юм асарч өгнө. гэж хэлсэн би. Юу ч бодгүй. За аваа таваа ирээрээ гэж хэлсэн аа. Одоо хүртэл мартахгүй юм. Ингээд аав минь нэг өглөө намайг унтаж байх хооронд явчихсан байлаа. Аавыг явснаас хойш хүүрхийн үеж нь өдөр бүр хондоо явдаг боллоо. Харин тагаан шиг бид хоёроо хотондоо додоод хаврын өдрүүд нүд ирэм хийж орон өнгөрч байлаа. Тагаан шиг хичнээн ийс хоёр тамчигтэй юм дамжиж гүөх дуртай. Настай ядрахыг мэдгүй тоглодог байсан юм. Ингээд би түүнийгээ цагаандаа гэж нэрсэн юм да. Аахтайгаа өдөр болгон тоглодог байсан. Баруун ухаа дээр чулуун тоглоом гэлтүүгээ явтаа. Чулуун тоглоом гэр дээр очиод яг даавшгээ ташаагаан тоглох. Эргээд харсан ч тагаандаа миний ард майчсан гэж явдгийг хичнээн их баярлсан гэж санаа. Одоо би тавьчих. Дөнгөж сая моцсон байсан байхгүй юу? Тагаандаа маань намайг өөрчилчих. Би баярлаад хүнтэйгээ зогсчихлаа. Тагаандаа маань надад ирдгийн таван дээр гинэд өндөр удааны танаас үлдэх бүргэд хөхтэй над ирээ тагаандаа минь аваад явчихсан. Айснаа би бэби чадтараа хаширсан. Аав намайг сонсоо. Аав эхний намайг бохот явчихсан байсан. Би хоёр нүдэндээ дүүрэн нүдэнтэй өндөр удааны шивцэн цагаандаа үлдэх бүргэдийн дагчиндаа өндөр удааныг авсан. Би дахиж цагаандаа харсан. Ингэж би явсан бүхэн эргэж ирдэггүй аим шиг хүн байдлыг ухаарсан. За, эгийн шиг хөөрхөн охин гарч ирээ. Сүлтийн гэж яаж мэдэх вэ? Аллаа, ататон ахтар мэдрэх би баярлаж байна. Жон амжилт хүсье. Миний маскын сэн цагаандаа. За би бага басан хийсэн. Амжилт хүсье. Юу нэгэн юм уншихтай цаг хүчний хэмжиж одоо хийж баярлалаа. Яг тэгвэл тийм зохиол сонгосон байна. Нэг тийм ухаан одоо юу гэдэг нэг тийм одоо мангар гэх ингээд уг нь бас бидний гэлгүүлмээр байна шүү дээ тий. Яг хэмжээндээ хийлээ. Хэмжээндээ гүйцэтгэлээ би нэг тийм мундаг юм болоод харсангүй. Тэгээ би яг хараа. Зоригтой байна. Зоригтой байна. Хоёрын энэ юу вэ? Хүмүүс их сонсчихсон юм. За. Баярлалаа. Чи дуусгүй. Дуусгүй ер нь шилүү. Дундгой гэж бүгдээрээ дуулдаг гэсэн. Юу ч дуу мэдгүй. Энэ мэддэг дуу байдаг. Чадахгүй шүү дээ. Гүдөө мэдх юм бол аягаад тахтай. Байна. Тэгээд нөгөө донгоёхноо нэрийг унгааж идэв. Тэгээд донгоёхноо нэрийг унгааж идэв. Тэгээд би одоо энэ физик юм. Харин тэгээд донгоёг унгаад ажиллаа. Яг дандаа донгоёдоо хуурсан юм. Ондоос тэгээд би юм уу? Тэ. За хамгийн муу сонсоод байна. Үйтээр тацухара үсгэрийн дагиннэ өгдөө чаяад зүудвэ өшөөсгой марежинэ. Баярлалаа. Чи сайн мантраа хоолоор хөнгөлөж тогтоогоод явж. Үнэхээр донд дуу хоорой орё юм байна. Тэг батлын баярлалаа. За.
Нэвтрүүлгийг дэмжигч оргил худалдааны төв. Оргил уйл хамтдаа. Хүслийн амтыг хүмүүст Russian оргил худалдааны төв. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилт технологи Герман чанар Ультрасоник компани. Гэр бүлийн дулаан орчин ад жаргалтай амьдралын баталгаа. Төгс худалдааны шийдэл шүн дулаан хадгалагч Герман чанарыг Монголд Ультрасоник компани. Би Дархуул аймгаас хүрэлцэн ирсэн хувийн дугаар 43. Нэгдүгээр шатанд Латин Америкийн цэнгэнд бүжиг бүжиглэхээр ирсэн.
урлагийн киноны мулаан болгоод үзчихээд мулаан төстэй. Миний зөвхөн чадвар төдийгүй миний бас аяас татаас хатгсан үзсэн оюусын аяас юм шиг үгүй багтан тул чи үзмэрлэг өөрөө илүү фрэш болчихсон байна. Харин шиг энэ удаад хоёр хасгаар бас би өөрөө ч нэг оруулаад үзье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороолов. Сайн байцгаана уу. Би хувийн дугаар 55 Цэнтгүү өвгтэй болд байна. Би Хинтээ аймгийн Бачрээ цумаас энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн байгаа. Тэгээд нэгдүгээр шатанда Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн шагналт Шарвын хөгжим, зоригтын шүлэг, цэнхрийн голоор нутагтай хэмээх дууг буулж авснаа. Чанар Эгбэд сонголтыг та Эрен Хороолов. Эргэн танд 2200 айлын орон сууц бүхий Эрен Хорооллыг танилцуулж байна. Эрен Хороолл нь гаднах талбай сайтай, харуул хамгаалалт камерын нэгдсэн систем, ээж бүрэн автомашины зогсоол, үйлчилгээний төвүүд, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, 120 тонны цэвэр усны нөөцийн сав, дулаан болон цэвэр усны шугамыг түнэлийн системээр шийдсэн. Улсын 3 цэцэрлэг, 2000 гаруй хүүхдийн улсын сургууль зэргийг төлөвлөсөн цогцлбор Хороолол юм. Зөвхөн танд бус таны үрх хойчод зориулан бүтээл Эрен Хороолол. Хүслийн амтыг хүмүүст Russian оргил худалдааны төв. Гэр бүлийн тухайн орчин аз жаргалтай амьдралын баталгаа. Төгс худалдааны шийдэл шүн дулаан хадгалагч. Герман чанарыг Монголд Ультрасоник компани. Яг миний төсөлж ирсэн хүү чи гараад ирсэн. Надад нэрийг
ямар гоё хүү тэгээд их гоё хэсгийг сонгож авсан байна. Тэгээд энэ зөвсдөө юу дуугүй гэдэг хоёр мэдчих. Энэ бол сайн. Яаж дуугүй гэдэг олсон байна. Энэ бол сайн. Юу таяр тусаж дүүрэн байна. Дүүрэн байна. Дараагийн шин харнаа. Дараагийн шин биелүү юм үү? Амжилтсан. Манкуртээр бол би яг ингэж бодгоороо хүн оюун ухаанаа сэтгэл санаагаа багтуулах хэрэгтэй биш. Санагдсан тийм учраас манкуртыг ийм байдлаар хатахгүй болох гэж боддог. Тэгэхээр энэ хамаатай энэ Чингис Айтмат Чингис гэж Монгол таньтай өөрийгөө хэлсэн бас зарлцсан нэр нарчууд нэр нарчч мөн зохиолч хамгийн гоё үгийг номын зүрх хамгийн бас одоо түүх болохоор ураа дуудлага болохоор гол мессежийг аваад хэлсэн чинь их сайн байна. Юу нэг их засаг их сургууль одоо тийм их үнэлсэн бас дээр нь бүлэрх гэдэг юм. Энийг их сайхан хандлага хизээч битээ алдаасай. Тийм учраас ийм сайхан хандлага болон ийм сайхан сурагчид оюутнуудыг бий болгож байгаа юм байна. Гэж харж байна. Би бол үнээр баярлж байна. Ногоон гэрэл байж яас. Хоёр үгүй. Би юунд баяр хүрч юм бэ гэдэг сонголт. Зохиолын сонголт. Иргэн хүний хаалт журам бүтээлч хүнийхээ хувьд ч хүн ийм эмзэглэхээр дүүр байх хэрэгтэй болдог. Өнөө цагийн бидэнд хамгийн их тулгарч эмзэгч шатаж тэрэнд явж энэ сэдвийг олж тэгээ энэ яг ситуацийг сонгож хийж байгаа юм чухал байхгүй. Амжилт. Би бол миний бас юмсэн. Хоёр дугаар student college. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороолол. Чанар эгбэд сонголт хийх та Эрен Хороолол. Эргэн танд 2200 айлын орон сууц бүхий Эрен Хорооллыг танилцуулж байна. Эрен Хороолол нь гаднах талбай сайтай, харуул хамгаалалт камерын нэгдсэн систем, ээж бүрэн автомашины зогсоол, үйлчилгээний төвүүд, спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, 120 тонны цэвэр усны нөөцийн сав, дулаан болон цэвэр усны шугамыг түнэлийн системээр шийдсэн. Улсын 3 цэцэрлэг, 2000 гаруй хүүхдийн улсын сургууль зэргийг төлөвлөсөн цогцлбор Хороолол юм. Зөвхөн танд бус, таны үрх хойчод зориулан бүтээл Эрен Хороолол. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилт технологи Герман чанар Ультрасоник компани. Гэр бүлийн дулаан хүчин, аз жаргалтай амьдралын баталгаа. Төгс халалтын шийдэл, шүн дулаан хадгалагч. Герман чанарыг Монголд Ультрасоник компани. За сайн бацгаана уу? Намайг Эрдэнэ 80-ын Жазан Урлам гэдэг. Би 3 Эрдэнэ багшийн дэд сургуулийн англи хэлний багшийн ангийн 3 дугаар курсын оюутан. Миний хувьд болохоор төв орноо төв шоуг маань өмнөх төрүүчийн бүх дугааруудыг үзэж байгаа. Энэ жил ингээд зариг гаргаар орохоор шийдсэн. Ингээд бол би жүжигчин болох тийм хүсэл мөрөөдөлтэй. Талгаруулч эзэн хэлийг маргааш штэ. Чи эрс эзээрээ заяа. Би мэрэгчлээ сонгосон. Гэхдээ урлаг миний зүрхэнд маш том орон зайг эзэлхийг би мэдэрдэг. Чи чадна амжилт. Хамгийн хоньноосоо ичээд төлөвийнхөө уутан дотроос хөөрхөн цагаан ишиг гаргаад за миний охин энэ ишиг туслаж аваарай. Наадах чинь манай төлөвийн төрөж байгаа юм. Миний охин ихэнх хөхүүлээ татахгүй болгож аваарай. Одохгүй цаантай тоглох гээд ихэнх гаагүй. Дахиад өгчээсэн. Ингээд би нэг хөөрхөн цагаан ишигтэй болж идэв. Маргааш нь аав намайг дагуулад баруун ухаад ирэх чулуун тоглоомын гэр дээр нь очсон. Тэгснээ чулуун тоглоомын гэрийг маань өөртөөрийнхээ чидүү сайхан засаж амтаад надтай бүр илүү дотн харьцаж байснаа. Гэрээ таавын царай хувцлийч. Миний охин аав холоо юмнаа. Аавыгаа битгий
болсноос хойш хүүрхийн ээж нь өдөр бүр хондоо явдаг боллоо. Харин тараан шиг мэд хоёроо хотондоо додоод хаврын өдрүүд нүдэрэн хийгоор өнгөрч байта. Russian оргил худалдааны төв. Нэвтрүүлгийг дэмжигч дэвшилтэт технологи Герман чанар Ultrasonic компани. Гэр бүлийн дулаан орчин. Над жаргалтай амьдралын баталгаа. Төгс халаалтын шийдэл. Шүн дулаан хадгалагч. Герман чанарыг Монголд Ultrasonic компани. Би Дархуул аймгаас хүрэлцэн ирсэн хувийн дугаар 43. Нэгдүгээр шатанд Латин Америкийн Цэнгэнт бүжиг бүжиглэхээр ирсэн. Bill. Spanish. Сумаандаа инээд болсон сууд тэмэг манай нутагтай хүй зөвлөх газар тасны нэрийг мартаж хүмүүс зүгээр л түүний чиний үзүүлж байгаа энэ үзүүлбэр дотор миний одоо үеийн нэгдүгээр шатны шаардлага хангасан чиглэл болоод их тодорхойтой. Гэхдээ сая одоо чи тэмдэг шүтний биг ингээд уншиж байгаа бас юм уншиж байсан. Нууж нарыг бододлоо. За миний масаг үйлсэн. Чадварын гоцгой шин чанарыг тэр олж харсан юм. Амясны тохиол би амясны өгөөд чадвар
яашгүй чадварын хин онцгой бидний татахтыг шинжин бодсон бай гэж үзэж байна. Монголын гэж байдаг шүү дээ. Монголын гэдэгтэй хэвлэн чанар гэдэг хөгжлийн киноны Монголын болоод үзчихээд Монголын гэдэгтэй. Миний зөвхөн чадвар гэдгийг миний бас аяас татаас хатсан үзсэн оюусын аяас юм шүү гэдэг батлын тул чи үзмэлдэг өөрөө илүү крэж болчихсон байна. Маргааш шиг. Энэ удаад хоёр хасгаа болж би өөрөө ч нэг оруулаад үзье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Эрен Хороолов. Сайн байцгаана уу. Би хувийн дугаар 55 Цэнтгүү өвгтэй болд байна. Би Хинтээ аймгийн Бачрын цумаас энэхүү тэмцээнд оролцохоор ирсэн байгаа. Тэгээд нэгдүгээр шатанда Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн шагналт. Цагаан шиг хичнээх үү? Ийс хоёр томчтой. Юм дамжиж гүйлтэй. Натайстай ядрахыг мэдгүй тоглодог байсан. Ингээд би түүнийгээ цагаандаа гэж нэрсэн юм да. Аатараа өдөр болгон тоглодог байсан. Баруун ухаа дээр цолон тоглоом гэлтүүгээ явтаа. Цолон тоглоом гэлтээр очиод яг даавшгээ ташаагаан тоглох. Иргэд харсан ч тагаандаа миний араад майчсан гэж явдیں۔ Хичнээн их баярсан гэж санаа. Одоо би тавьчихсан. Дөнгөж цай ноцсон байсан байхгүй юу? Тагаандаа маань намайг өөцөлчих. Би баяртаад хүлээгээд авчихсан. Тагаандаа маань надад ирдгийн таван дээр гинэд өндөр удааны танаас үлдэх бүргэд хөхтэй нав дээрээ тагаандаа минь аваад явчихсан. Айснаа би бэби чадтараа хаширсан. Намайг сонсон. Хиний намайг өгөхөд болчихсон байсан. Би хоёр нүдэндээ дүүрэн нүдэнтэй өндөр удааны шивцээ. Цагаандаа үлдэх бүргэдийн дагуулчиндаа өндөр удааныг авсан. Би цагаандаа харсан. Ингэж би явсан бүхэн эргэж ирдэггүй аим шиг хүн байдлыг ухаарсан. За, эгийн ишиг хөөрхөн охин гарч ирээ. Сүүлийн гэж яаж мэдэх вэ? Аллаа, атотон ахтар мэдрэх би баярлалаа ч юм. Жон амжилт хүсье. Миний маскины сайн загаанда. За би бага басан гэсэн. Амжилт хүсье. Юу нэгэн юм уншихад цаг хүчийг хэмжиж одоо хийж Яг тэгвэл тийм зохиол сонгосон байна. Нэг тийм ухаан одоо юу гэдэг нэг тийм одоо мундаг гэх ингээд уг нь бас бидний гэлгүүлмээр байна шүү дээ тий. Яг хэмжээндээ хийлээ. Хэмжээндээ гүйцэтгэлээ би нэг тийм мундаг юм болоод харсангүй. Тэгээ би яг хараа. Зоригтой бай. Зоригтой бай. Одоош энэ юу вэ? Хүмүүс их сонсчихсан юм. За. Баярлалаа. Чи дуулдгүй. Дуулдгүй ер нь шилүү. Дуулдгаа гэж чи бүгдээрээ дуулдаг гэсэн чинь. Юу ч дуу мэдгүй. Чи мэддэг дуу аа. Чадахгүй шүү дээ. Гүдөө мэдх юм бол аяах хэрэгтэй. Байна. Тэгээд нөгөө донгоёхны нэрийг унгааж байна. Тэгээд донгоёхны нэрийг унгааж байна. Тэгээд би одоо энэ тэгээд донгоёхны унгаагаад ажиллаа. Яг дандаа донгоётой хуурсан юм. Тэгээд би юм уу? Тэ. За хамгийн муу сонсох юм. Үлгэрийн дагин нээжнэ өгдөө цаяад мэдүү
баярлалаа. Чи сайн мантраа уншаад хоолойгоо өнгөийг тогтоогоод явна шүү дээ. Үнэхээр дунд гондоо хоорын орон юм байна. Чи багтсан гэж байна. Яггүй ямар газар вэ? Сон юу? Нэвтрүүлгийг дэмжигч оргил худалдааны төв оргил уйл хамтдаа Хүслийн амтыг хүн бүрт. За бэлэн болж байна уу? Бараг болчтой. Ингээд орчвол ямар. Өө, ёстой хөрхөн харагдчихээн. Болж байна. Манайхын хэд бэлэн болж байгаа юм уу? Өө, шүүгчд, манай оролцогчд, тайз, гэрэл техник, уран бүтээлчд бүгдээрээ бэлэн болсон. Зөвхөн битэрийг хүлээж байна. За тэгвэл орох уу? За, оръё. Өнөөдрийг бас шинэ агуулснуудаа шүүгчд үзэгчдтэйгээ уулзъя тий. За тийм. За амжилт. Би эцэг олон улсын их сургуулийн театр урлагийн сургуулийн жүжиглэх төвдөр курсын оюутан Ням Доржин Номинзул байна. Би төбий орнод төбий театрчилсан шоунд Чингис Зайтны товын 100-аас журт өдрүүд романы 8-ны их атрибутыг сонгож авсан байгаа. Миний яг мөрөөдлийн дурлал Ромео Жюльет. Би яг хүний амьдралыг хүнээр дамжуулж хүнд хүрэхийг зорно. Тэд олзны хүмүүст аимшигтай эрүү шүүлт тулган толгойг нь тэмээний нойтон ширээр тасар таттлан ширлэж оюун санааг нь хөнөөнө. Манкурт боол ураг төрөл байтугай өөрийгөө хэн болохыг үл мэднэ. Хүүхэд нас эцэгийнхээ ч ор тас мартсан Манкурт боол эзэндээ орь нохомынд үнэнч зүтгэх нь даанч өрөвдөм. Хөөрхийн 8-ны их Манкурт боол болсон хүүдээ өнгөрснийг сануулах гэвч оюун ухаан үгүй болсон хүү яахан мэдэх вүлээ. Арга ядахта өчүүхэн жаахан байхад нь бүүвэлэн аялдаг байсан өлгийн дууга дуулгахад хүүгийнх нь нар салхинд идүүлж тасгарлсан царайд бүлээн шинж цухас илрээд оргүй алга боллоо. Оюун ухаан сэтгэл зүрхэндх үнэт зүйл нь хэдийнэ арчигдан арилжээ.
Энэ навдал гэсэн юм да. Худалдаач надад хэлэхдээ улаан эргээс нэг их холгүй л гэсэн юм да. Улаан эргийн наваар 2 өдөр эргэлтлээ. Гайвуулж Жон нартаа таарлах үедээ энэ хавьд Манкурт бол гэх малчин залуудад таарлсан гэж худалдаачд надад хэлсэн юм да. Манкурт бол гэж дайнд олслогдсон эрсийн үсийг хусаж толгоонд нь тэмээний найдын шир углаж хатаагаад үсийн дотогш нургуулж оюун санааг нь нэг мөр байхгүй болгодог гэсэн. Тэр Манкурт боолын гаднах төрх миний хүүгийнхтэй аав адилхан байсан гэсэн. Хүний газар нутгийг булааж болно. Эд баялагын эзэмшиж болно. Амь насын ч зүйтгэж болно. Ганцхан ухаан оюун санаанд нь галтна гэж байгуу та. Тэмээ зүрэг. Хүн нь хаана? Тэмээ зүргийн цаацахад нэг хүн байх ч юм. Миний хүмүүс нь Миний
Ээж нь ирлээ. Миний хүү. Жолмаа. Миний хүү. Жолмаа ээж нь ирлээ. Миний хүү ээжигээ санахгүй байна гэж. Миний хүү. Чи бол 8-ны аймгийн хүү. Чиний эцгийг Дунанбай гэдэг. Тэр чамайг жаахан байхад чинь ном сумаар харваш тоглохыг заасан. Миний хүү. Жолмаа. Ээжийн толгойг нь үз. Жолмаа. Чи бол 8-ны аймгийн хүү. Чиний эцгийг чинь Дунанбай гэдэг. Та нар миний хүүг яа эцэг. Ажилласан байна. Ойлгосон байна. Энэ зохиолоор юу үзүүлэх гээд байгааг чинь ойлгомжтой биш. Ямар сайн юм бэ? Мондөг чи миний зүрх рүү орж миний тархин тэрүүгийг хадаж чадлаа ш. Ямар сайн бэ? Энэ хоёрдугаар зам одоо